Сайн байцгаана уу? Намайг Сөхбөрн гэдэг чөлөө туран бүтээлч, баримлын төрлөөр бүтээлээ төрүүлдэг хүн байгаа. Цагаан сартай холбоотой гэвэл маш олон зүйлүүд байгаа мэдээж. Нандин зүйл гэхээсээ илүү маш их нандин дурсамжууд хүн болгонд байдаг баг. Миний хувьд одоо нөгөө буузны жижүүр хийх, жоохон том болонгууд буузны тоолагч хийдэг байсан. Мэдээж аав ээжигээ дагаад хамаатан садан өвөө эмээгэндээ очиж зоолгодог байсан. Тэгээд хүн болгонд тийм дурсамж, нандин дурсамжууд хүн болгонд байдаг баг. Цагаан сараар золгоно гэдэг нь хамгийн нөгөө өндөр настай хүнээ хүндэлж, тохоог нь өргөж тэгж золгож анханасаа ингээ баг хүүхэд байхасаа бид нар сурсан байдаг. Ахмад хүмүүс хоорондоо хөөрөг солилцож, тухайн жилийнхэн сайн мууг ярилцаж, хэрэлцэж, тэгээд хавраа угтаж хамтдаа мэдлэлцэх тэр соёлын нэг илрэл хөөрөг байдаг. Хөөрөгний соёл нь болохоор 15-16 дугаар зуунаас хамрын тамхинаас эхэлсэн байдаг. Хөөргөнд хятад, манж, төвд, монгол хийц гээд ерөнхийдөө өргөн дэлгэр хэрэглэгддэг байгаа. Өнөөдөр миний хувьд бол арай илүү эрдний чулуугаар хийсэн хөөрг гэхээсээ илүү орчин үеийн металл хийц буюу металлын хөөрг авчирсан байгаа. Энэ илүү нөгөө уламжлалт гэхээсээ илүү аливаа нөгөө хэрэгцээ энэ бүгд маань цаг явахын хэрээр тодорхой хэмжээний хөгжил бас явагдаж байгаа нэг илрэл одоо биднээсийн материалын шинж чанар дээр ингээ янз бүрээр ингээ хувираад хувьсан өөрчлөгдөд явж байгаагийн нэг илрэл юм болов уу гэж би боддог. Хөөргийг хоорондоо солилцохын хувьд бол мэдээж хуучны цагт бол угаасаа эрдний чулууг ухаж маш нэмгэнээр хийдэг байсан болохоор алдаж гээхгүй бол 4 хуруугаараа ингэж тосож, ингэж хоорондоо барилцаж хөөрг зөрүүлдэг соёл байдаг. Хөөргийг өгтөө тагаас султгаж тухайн хүндээ сайхан шинжилж гэнэ үү, сайхан одоо урин цагаа өгтөж байна уу гэсэн утгаар ингэж хөөрг солилцдог байгаа. Солилцохын өмнө тухайн хүн цагаан сэтгэлээр дээрэс нь эрэг бодлоор цаашдаачсан одоо энэ урин цаг ирж байгаа хүний оюун сэтгэл амьдрал ах уу бүх юм нь дээшлэн дэвжиж одоо цагаан суу шиг ингээд дэлгэрч ариун байгаасаа гэдэг утгаар бэлэгдлэр ингэж хүнтэйгээ ингэж золгож мэдлдэг байгаа. Тэгээд нөгөө хүн нь ч гэсэн буцааж аваад үнэрлж болно, эсвэл тамхиа бас хэрглэж бас болно. Тамхиа хэрглэхгүй бол тагаа султгасан чигээрээ үнэрлээд тэгээд 3 эргүүлээ тагаа таглахгүйгээр буцаад өгдөг байгаа. Цагаан сарын баяр яг миний нүдээр эргээ харахад маш олон үл анзаарагдах соёлыг маш их тээж идэм болоо да гэж би хардаг. Одоо орчин цаг үед бол хүмүүс маш их гайхалтай ширээцдэг болцсон байгаа. Одоо цагаан сард гэхэд одоо жишээ нь ширээцэлтийн урлаг бас ингээд айгүй гоёор өөрөөр бас ингээд шин төвшөнд ингээд хөгжиж гарч ирж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт мэдээж хувцас, мэдээж биднээс уламжлал болсон үндэсний дээл хувцас маань ямар гайхалтай шин загварууд гарч ирж байна. Тэрийгээ дагаад аскасиор буюу одоо эмэг зүйлт одоо янз бүрийн гоё хэрэглүү, чимэглэлүүд хүртэл хөгжиж байна. Үүнийгээ дагаад хөөрөгч гэсэн хөгжиж байна. Энэ бүгдийг ингээд даахад бид нар ингээд мэдхгүйгээр маш олон соёлуудыг бид нар хөгжүүлэн тэгээд явж байгаа болоо да гэж би хардیں۔ Бидний цагаан сар, бидний өв соёл.